За намайг Содмын Сугар гэдэг Эгимагийн аав. Миний охины хувьд бол хамгийн анх бүжиглж эхэлснээс хойш спорт бүжгээр хичээлээд иргэдэг 9 жил хичээлсэн байна. Ардын бүжгээр хичээлээд нэг 6 жил гарна 7 жил орчмын нүрийг үзэж байна. Урыг шиг урлагийн сургуульд орсноор нэг 2 жил гар хугацаанд ерөнхийдөө дуулах урлагт суралцж байна. Анхандаа бол бүжгийн спорт гэдгийг ч мэдэхгүй зүгээр бүжиглэх дуулах жижиг нэг охин л бичмис болно, би бүжигчин болно, би дуучин болно гээл тэгэл талны өмнө бүжиглээл байж идэгсэн. Тэгэл охиныгоо ер нь бол нэг урлагийн авьяастай хүн болох юмсан гэж ер нь бол өөрөө өөртөө нэг тийм нэг урлагийн авьяас гэх юм уу тиймэрхүү юм байхгүйсэн болохоор арс охиноо нэг ингээл гоё дуулдаг, гоё бүжгэлдэг ч юм уу тийм хүн болгочих юмсан гэж боддог гэсэн. Тэгээ охин маань бол өдөө зэрэгтэй ингэж амжилт гаргаж яваа нь бол одоо багшаас их үүдэлтэй зөв багштаа өгсөн бүх цаг зав хүүхдүүдтэй зориулдаг тийм байсандаа л миний охин их амжилт гаргаж байгаа. Эцэг их багш одоо хүүхэд гэсэн гурван харилцаа маш нэгт байх ёстой. Энэ харилцаагийн маань үндсэндээ ингээд тулгын 3 чулуу гэж үзэх юм бол энийг багшинч дээр, эцэгхэнч дээр одоо хүүхдэнч дээр те нөгөө итгэл гэдэг зүйлээрээ, сэтгэл гэдэг зүйлээрээ яг ийм 3 зүйлээр бүсэлж хийнийх нь хичээл зүтгэлийн дүнд хүүхэд нь хөгждөг гэж ойлгоод байгаа. Эхлээл бид нар ч ингээл анхны тэмцээнд ороод анхны нэг жил мэл бол ингээл медаль авахаар нь баярлдаг байсан бол сүүлдээ болоод тэр медаль гэдэг юм бол яг хуу тэр нөгөө тухайн хүүхдийг тухайн үед үнэлж байгаа чадам урамшуул болохоос бас заавал медаль авахын төлөө ингээд аливаа юмыг хийх биш. Хүн тэр юм чадамжтай маш чин сэтгэлээсээ юм сурах тэр тэмүүлэлтэй л байгаасаа л гэж л тэр талаас нь нэр нь нэлээд дэмждэг. За ингээд цэнгэд бүжиг ерөнхийдөө бүжиглээс орсон байж байгаад Монгол бүжиг заалгаад нэг халах ч оноо ингээд тэр бүжгийг бүжиглээл тэгэл нөгөө нэг ингээл эргэлдээл ингээд хүүх бас ийм гоё бүжиг бас сордгаа. Миний охин чи зүгээр л нөгөө нэг чөлөөт бүжиглэл нөгөө спорт бүжиглдэг гэсэн чинь Монгол бүжгийн бас аяас ингээд гараад ирэхээс юм уу гэл тэгж бас их баярлж тэрийг харж байна. Ер нь бол нөгөө хүүхдийн хүсэл мөрөөдлийг анзаараа тэр чиглэлөө хөдөлж хөвлөж явах хүмүүс бол цэцэрлэгийн насанд тий цэцэрлэгийн багш нь анхныхаа сургуулийн алтан босхийг ахлахад орж байгаа. Тэгээ бага ангийн багш гэж хүн байна. Дунд ангийн багш нь байна. Дунд ангид ингээ явж байхад одоо юу гэдгийг жишээ нь дууны ухааныг бас анхлаа ингээд сургаж байгаа багш байгаа л да. Тэгэхээр мөнгө тэмүүлэн багш маань болохоор охинд маань ингээ дуу гэдэг зүйлийг хэрхэн ямар зүйл байд юм бэ гэдгийг ойлгуулад тэгээд мелоди гээд хөөрхөн хамтлаг үсгээд тохойдоо хөөрхөн нөгөө YouTube-ээр cover дууртал хийгээд ингээ явж ирсэн. Энээсээ үүдээд ингээд охин маань дуунд бас илүү дуртай болж тэгээд одоо дуулаачийн ангиар одоо урыг шиг төгсөж байгаа байхгүй. Охин маань болохоор нэг талаас ингээ мөрөөдлөө биелүүлж байгаа тийм ээ. Багаас эхлээл 3 дугаар ангиас эхлээл бүжгийн талаарх ойлголтоо нэмэгдүүлсээр өнөөдөр хүрсэн. Тэгэхээр өөрийнхөө сурж мэдсэн зүйлээ хүмүүст таниулаад одоо өөрийн гэсэн бас яг ингээд тайлангаа хөргөж ийн гэдэг ч юм бол маш сайхан түүхэн дурсамж болж бэлдэж байгаа гэж харж байгаа. Одоо өсөх ирээдүйг клубийнхаа энэ олон жилийн хугацаанд миний охиныг тууштайгаар дэмжижсэн. Одоо ч дэмжсээр яваа. Тэмүүжин багштаа, ардын бүжгийнхэн багш, намжин багшд нь урагшгийн сургуулийн маань захиргаа, ангидаасан багш. Тэгээ ингээд мэрэгжлийнхэн багш нарт энэ бүгдэнд нь бол талархж байгаа илэрхийлж байна. Time
Please tell me why, don't let me cry. Дурлал гэдэг чинь энэ хэцүү юм уу? Talk to me, explain to me. Яагаад чамайг хайрлах болсныг өөрөө хүснэж мэдэхгүй, зөвшөөрөхгүй. Чамайг явуулж бүрч чадахгүй, хүмүүс шохорхол гэх юм, итгэхгүй юм. Гэхдээ зөвхөн миний бодол. За манай Өсгөрөдөг клуб одоогийн байдал 33 жил болж байна. Анхны багш нь Бадам ханд. Би Бадам ханд багш дээр туслах багшаар ажиллаад 2013 оноос хамтарч ажиллаж эхэлсэн. За 17 оноос манайх клуб болсон. Би 2013 оноос хойш ажилласан цаг хугацаагаа ингээд бодоод эргэцүүлээд ямар амжилт гаргав, хичнээн хүүхдээр ажилласан бэ гэдээ тоо бодож үзсэн. Одоогийн байдлаар би бол нэг 6000 гаруй хүүхдүүдээр ажилласан байлаа. Хүүхд залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд дээр ажилласан байлаа. Өнөөдөр л одоо яг Игэн маав анх удаага ингэж манай шавнаас анх удаага тайлт тоглолт очив. Игэн маав маань бол над дээр анх 3 дугаар ангид байхдаа шав болж орж ирчихсэн. Аав ээж нь хөтлөөд хүүхдээ танаа дугууланд явуулъя гэд. За тэрнээс хойш ч одоо 12 дугаар ангид төгсөж байна гэхээр 9 жил хичээлсэн байна. Тэгээд тэрнээс хойш Игэн маав маань одоо олон улсын тэмцээн дээр амжилтаа үзүүлээд тогтмол юм өдийг хүртэл амжилттай. Ер нь эхний 3 байранд л оролцсон тэмцээн болгонд тогтмол амжилттай оролцдог. Зөвхөн бүжиг гэлтгүү бас тэгэл бие авч явах байдал, тэгээд өөрийнх нь ховцлалт, тэгэл хүнтэй харилцаа, тэгээд дараагийн зорилго чи юу аах юм. Ингээл дандаа байнга юмыг нөгөө ахиулж нэхэж ингэж нөгөө байнга тасгалжуулдаг учраас бас өөртөө ч гэсэн яг завгүй 9 жил 10 жилийн хугацаа байсан болов гэж бодож байна. Сүүлийн 2014-15 оноос эхлээд бид нэр олон аймаг, олон улс оролцсон энэ тэмцээн оролтоонд яг манай хүүхдүүд ороход Монгол бүжгийн төрөл дээр номин чимэг яг харьцаж бүх бүжгийн дэглэлтүүд, за тэгээ бүх бүжгийн нөгөө нэг арын тэр нөгөө цэвэрлэгээнүүд те хүүхдүүдийн яг биелгээ гэж юу вэ тийм Монгол бүжгийн одоо ямар бүжиг хийж байгаас нь шалтгаалаад тэр нарийн ширийн бүх зөвлөгөө өгдөг. Бүр өөрөө ажиллаад зохицуулаад ирж манай Эрдэнэ дотод ирж бүр ингээ хүүхдүүд зориулж ирж ажиллаж өгдөг учраас номин чимэг багшийг бас дуртахгүй болохгүй. Тэгээд Монгол бүжгийн давуу тал бол маш одоо нөгөө хүүхдийг ингэж заадалж нөгөө ур чадварыг айгүй өндөр түвшинд авчдаг юм байлээ. Тэгээ бүжгийн спорттойгоо энийг гоё хослуулж чадах юм бол бас илүү нөгөө нэг хувирах чадвар сайтай мундаг бүжигчин болж байгаа юм л да. Игима гэд охин дээр одоо манай гэр бүл бол бүгдээрээ тасгалжуулагч багшаар нь ажиллаж байгаа. Яг бүжгийн төрөл дээр. За манай эхнэр байна. Нандин чимэг. Би тэгээ манай дүү эхнэрийн яг доотлогын төрсөн дүү Номин чимэг. За бид гурав бол энэ охиныг одоо өдөө зэрэгтэй яг ингэж бүжгийн төрлөөр хүн болж ингэж яг бэлэн ийм бүтээгдэхүүн болж гарч ирэхэд бол бид гурав бол ялч гурлаа баяг бүжгийн төрөл дээр дасгалжуулсан. Би бол Игимаг яг ингээд заагаад багшлаад ингэж явахдаа Игимаг хараад за миний хүүхд мундаг байна гэж юусэн нэг ч удаа харж байгаа. Тэгэхээр тийм л их нөө шунлаар тэр хүүхдийг
дахиад л өшөө илүү янзлал, цэвэрлэл, өнгөлөөл, зүлгээл зүтгүүлэл. Одоо сая сүүлийн 2 жилийн хугацаанд бас дуулан дээр бас багшлуулаад бас алдаа мат юм ярилцаад за энийгээ заасан шүү, ингэж заа шүү гэл дахиад бас туслах засалжуулагчаа хэлгээл хэсэг бас явсан. За манай ИГМА-гийн хамтлагтаа хамгийн хувь нэмрээ оруулах зан чанар гэх юм бол хизээж хувиа уддаггүй, хизээж зөвхөн өөрийнхөө зүйлийг гэж хизээж явдаггүй, үргэлж бидний төлөө хамгийн түрүүнд хамтлага гэсэн сэтгэл нь хамгийн таатай санагддаг. За ер нь бол манай ИГМА бол бүх төрлийн бүжгийн дээр хамгийн сайн гэж би хэлмээр байна. Яг багшийн удирдлагын доор хамгийн олон жил явж байгаа. Дээрээс нь үнэхээр сэтгэл зүрхэн бүжгийн шингэсэн гэдгийг нь үнэхээр илт мэдэгддэг. Бүжгийн спортод яг тэр хувь хүний характер гэж байдаг. Тэрийг бол манай ИГМА-аас бүтэн суралцж болно гэж би боджээ. За ер нь манай ИГМА бүхэл бүжгийг айгуу гоё ингэж гаргаж илэрхийлж хийдэг. За манай яг клубын хүүхдүүдийн ер нь мэдгээр бол бас дабл бүжгийг бол ИГМА амар сайн идгээ. Тэг манай жоохон дүүнэр ч гэсэн доотлын дүүнэр ч гэсэн ИГМА нөгөө бас дабл идэ та тэрийг ихэр өстө ийм болтгий штэ. Одоо тэгээд ер нь л ИГМА-ны хамтлагт байхдаа бид нэр ингээд шинэ бүжиг багшаараа заалгалаа. Тэгээд бид нар угаасаа айгу хурдан сурчиж байгаа штэ. Тэгээд яг манер нь ингээд хаяа орж ирэхгүй гот ИГМА-на яг оруулж ирдэг байхгүй. ИГМА-на бол яг багшийн оронд багшуулж чаддаг. Айгу тийм чадварлаг, удирдах чадвартай тийм хүн байгаамаа. За одоо ингээд яг мэрэгжлийн үүдний сэрийг гэвэл яг ингээд манай хамтлагийн ахлагч гэж явдаг байхгүй юу манай ИГМА. Тэгээд ингээд бид хэдийн чадахгүй байгаа зүйлийг бид хэдэд заадаг. Жишээлбэл одоо яг энд авахгүй хэсгээр бид энд аваад байх юм бол тэрийг маань засч өгдөг, хардаг, янзалдаг. Тэгээд мөн бид хэдийн коммуницыг засч өгдөг, илүү хөдөлгөөн нэмдэг, илүү үзэмжтэй болгодог. Ер нь айгүй юм их шиг хаяа бас найз шиг ясаа ирэх юм бол ээчигч байж чаддаг. 23 оны яг намар 10 сард тийм анжидын нэрэмжит бэлгээгээд ардын бүжгийн олон улсын тэмцээнд явхад бол биднээс үнэхээр маш их бэлтгэл, эрч хүч, хөдөлмөр, нулимс хөлс юу байна? Бүгдийг шаардсан. Олон хүмүүсийн хүчин чармаалтын одоо үр дүнд маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Манай охтууд бол бүгдээрээ бие авч явах чадвар хамгийн сайн гэж би хэлмээр байна. Үүнд бол хамгийн том хувь нэмэр оруулсан бол манай ИГМА болон манай багш гэж бодож байна. Багшаас биднэрт хамгийн том амжилтанд хүрэх түлхүүр бол бид нарыг дарж өгдөг юм болов гэж боддог. Бид нар бас тодорхой хэмжээний бие тоох гэх мэт асуудлууд гарч байгаа. За үүн дээр та нарын юу юм гэж бид нарыг дарддаг нь одоо бид нарыг илүү хурцлтын болов гэж бодож байна. Нэн тэргүүнд суулгаж өгөхдөө ёстой тийм одоо нэг үгдгийн зан характер гэх юм бол миний хувьд бол аль болох тууштай зан характерыг л нэн тэргүүнд суулгаж өгөхийг хүсдэг. Намайг орж ирэхэд тэгээ миний нүдэнд ингээ харагдахтаа нуруу нь ингээ цэх байх ёстой ч гэдэг юм аа тий. Ингээд байнга ингээд нөгөө нэг шаардлага тавиа явчихна. Яг ширүүн байдаг үе нь бол яг тэмцээн уралдааны бэлтгэлийн үеэр загнал. Гэтэ би бол ерөөсө зодож бол үзээгүй, цохиж бол үзээгүй. Загнана, сэтгэл зүйтэй ярина. Миний охины замыг гэрэлтүүлж өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд бол та бүхний нөлөө хичээл зүтгэл хамгаас их байсан шүү. Та нартай баярлалаа. Тэмүүжин багшийнхаа гэрээ болсон тий Нанжин багштай ардын бүжгийнхаа багш Намжин багштай бүгдэнд нь хайртай шүү. Та бүхэнтэйгээ ингээд ийм урт хугацаанд ингээд хамтдаа ийм сайхан түүхийг дурсамжийг бүтээсэндээ баяртай байдаг шүү. Хайртай шүү гэж хэлмээр. За манай ИГМА бол үнэхээр гоё үзэсгэлэнтэй, үнэхээр тансаг, чаймаа өөрийн гэсэн үн цэний олсон охин гэж боддог. За өөрийнхөө хэрээр маш өндөр амжилтын эзэн болоорой гэж чамдаа хүсэн өрөөж байна. Тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд цаашд нь гэх юм бол мундаг бүжигчин болоод магадгүй айлын сайн ихнэр ээж авахаа сайн хүүхэд
бас сайн ээж болоо тэгээд бидэндээ үргэлж ингээд ад жаргалтыг түгээдэг хэвээрээ байгаарай л гэж хэлээ да. Өөрөө орхиод нисэх болжээ. Шав маань. За тэгээд амьдралдаа мэдээж одоо зөндөл даваа нухч одоо таарлах байлгүй. Тэгээд энэ болгонд нь одоо багш нь хажууд нь байж чадахгүй ч гэсэн ямар ч байсан тэгээд яаж давах уу, яаж ард нь гарах уу гэдгийг өөрийн зүгээс чадхаараа одоо за чадсан бахаа гэж бодчихно. Тэгээд чамдаа амжилт хүсье. За тэгээд найздаа ингээд уран бүтээлийнх нь илүү их өндөр амжилтыг хүсье. Ингээд анхны бие даасан тоглолтоо хийж байгаад нь бас баяр үргээ өргөдүүлээ. Хайртай шүү. Хайртай шүү. Бужи бужи, исван бужи.